Та бүхний амар ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр баал гэж байгаа. Нэгдүгээр хэсэг. За өмнө бид энэ Мара гэсэн чөтгөрийн талаар яриад дууссан байгаа. Энэ зураг тавьсан байна. Энэ нөхөр Тавариш Путин тэгээ лам байна те цэвэр ариуны төлөө тэмцэж явах хооронд энэ одоо Мара хүүхэн одоо нэг талаар орк гэх юм уу да. Одоо тэр фронтод ирчүүд өгөж байхад гэртээ ийм баян тансаг одоо нэг тийм үйлчлэг зохиож байгаа юм тий. Тэгээд баригдчихж байгаа юм. Тэнгуут чинь тэгээ шийтгэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд тэрхүү шийтгэлийг нь манай халах монгол хэлэнд анзуу гэх гэдэг. Анзуу гэж бичиж болно. Гэхдээ богинохон анзуул бах л да. За тэгэхээр яагаад ийм одоо юу гэдгийг зүрх сэтгэлгүй яагаад ийм одоо юу гэдэг хувиа хичээсэн шунал тачаалтай одоо юу гэдгийг ийм орк хүүхэн бэж болдсон бэ гэсэн маягаар л одоо юу гэдгийг орсоо жоохон уурлаад байх шиг байгаа юм. Гэхдээ энэ хүүхэнд бол би нэг тийм амар буруу байхгүй гэх гээд аа. Зүгээр жоохон ухаантай байх хэрэгтэй байсан. Яагаад гэвэл захим засаглал гэсэн юм байдаг. Захим боолчлолч гэдэг юм уу. Эсвэл хин нэг нь камер аваад ингээд зураг мураг дараад эсвэл өөртөө ингээд тэнэг болохоор ийм хүнд хэцүү үед зураг тараачих байгаа байхгүй юу. За тэгэхээр чин өнөөдөр би тэр аянга цахилгааны эзний талаар ярих гэдэг. За баал гэж байгаа. Баал гэсэн үгийн утга болоод энэ зүйл бидний амьдралд буддын Марагаас илүү хүчтэй нөлөөлдөг ямар бурхан болохыг ойлгуулахын тулд гэж байгаа. За зураг тавьсан байгаа. Зургийн доод тайлбар нь ламашту шулан байсаар л байгааг сануулад гэж байгаа. За ламашту гэсэн шулан байдаг. Тэр нь болохоор гахаа нохойг хөхүүлдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгөтнүүдийг болон одоо дайн байлдааныг хөхүүлэн дэмждэг. Нэг тийм илжиг унсан илжиг нь болохоор завин дээрч гэдэг юм. Тэгэхээр ингэж усан онгоц хөлгөлж ирээд одоо улс орныг чинь эзлэж авахгүй байдаг тийм хүмүүс байдаг. Бас нэг тийм илжиг унсан буюу бэлгийн замын өвчин тахал тараадаг нэг тийм хүмүүс байгаа. Манай орн нэг л жилээс жилд нэг ямар нэгэн тийм өвчин ханаад янз бүрийн салахгүй байдаг шүү дээ. Тэгээд энэ манай урд хурш нэг тийм өвчин зовлон янз бүрийн жилээс жилд ингээд үйлдвэрлэж идэг юм шиг тийм мэдрэмж байдаг. Тийм үү? Тэгээд нууцаар ингэж оруулж ирээд биднийг өвчлүүлээд байгаа юм шиг тийм. За тэгээд энд зурган дээр байна л да. The Empire needs men гэж байгаа. Эзэнт гүрэнд эр хүн хэрэгтэй байна гэсэн мөртлөө ингээд арслан тавьчихсан. Эртний хүнийг иддэг нөгөө арслан тавьчихсан. Энэ одоо ямар учиртай юм тэгэхээр эртнээсээ л одоо юу гэдгийг энэ нэг тийм ламаштугийн улс байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг тийм мангас улс гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хитрхийх нөгөө Британи улс шиг зураг болчиход байгаа байхгүй юу? За байгаль нийгмийн муу мухайг ламаштуг хэрхэн дарах вэ гэж байна. Дарах вэ гэвэл Тэнгэрийн орноос буюу инхчингийн орноос эсвэл тэр эртний Ану гэд Тэнгэр гэсэн нэрийн Анужингийн орноос тийм үү аврагч баатар сүнсүүдийг тухайн үндэстэнд илгээх нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл баатар эр им босож улс орноо шулан мараатнаас харийн болон дотоодын лард буюу дарлагчаас аврах юм. Тэр лордуудаас аврах ёстой гэх гэдэг. Орчин үед бол хэцүү байна л да. Шууд махан биетэй юм чинь тий буу зэвсэг гэж юм байхгүй. Нөгөөдөл нь танктай, онгоцтой, дронтой тийм үү. Одоо тэгээд хуучны ийм сайхан одоо тэнгэрээс илгээсэн сайхан баатар ир ингээд босоод тэмцэнэхээр баатар ганц сум гэдэг болчиход байдаг. Хэцүү угаацтай тийм үү. За эсвэл өвөг дээдсээс сургасаар ирсэн анхаарал болгоомж хэрэгтэй гэж байна. Анхаарал нь ажиглах, анх олж харах, анах, анаж занаж байгаад барих, ан аав гэсэн утгуудтай холбоотой. Болгоомж нь англиар caution гэдэг.
Тэр нь болохоор хаширлах, хаших, сонор сэрэмж, харуулдах, манах, бэлдэх гэх мэт утгуудтай. Ерөнхийдөө нэг бэлтгэлтэй бол ерөнхийдөө боломжтой байсан ч гэдэг юм тий. За зураг тавьсан байна. Одоо нэг тийм эрэгтэй эмэгтэй хүн зэвсэг барьсан тийм үү. За зургийн тайлбар нь болохоор хот балгасын эзэн Баал, ан гөрөөний охин тэнгэр Анаатнар гэж байгаа. Энэ хоёр хамт явж одоо юу гэдгийг адал явдалтай учирч бас нэг юм янз бүрийн мангасуудыг дардаг нэг эртний Канийн газар нутгийн одоо тийм зохиол байдаг тийм үү. Энэ бидний Монгол хүмүүстэй ямар холбоотой юм бэ гэхээр мэдээж эднэр нь бурхтууд юм байна. За полис гэсэн үг байдаг. Хин нэг нь одоо юу гэдгийг босоод тэр полисийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цагдаа зэрэг одоо юу гэдгийг тэр анхаарал болгоомжийг хийж ламаштууг дарах ёстой гэх гээд. За полис гэж байна. Полис гэдэг англи хэлний цагдаа гэсэн үг байдаг. Энэ нь болохоор эртний грекийн полис буюу хоттой холбоотой. Хотод цагдаа байдаг. Хөдөө цагдаа байхгүй ч гэдэг юм тий. Полис буюу хот гэдэг нь палас буюу ордон одоо монгол хэлнээр балгас гэсэн үгтэй холбоотой. Балгасанд цагдаа байдаг ч гэдэг юм уу тий. Полис байдаг ч юм. Полис байдаг ч юм. Тиймэрхүү юм гэх гээд байна. Хот улсад цагдаа цэрэг гэж байх бөгөөд зөрчил гарсан этгээдэг баалдаг. Одоо баалах юм хийдэг. Хөнгөн торгох, зэмлэх, найрын журам зөрчсөн учраас 3 аягаар баалав буюу чи энэ 3 аяг юу гэдгийг айргийг уу гэсэн шийтгэл хүртээсэн байна тийм үү. Баалдаг, шийтгдэг байна гэж байна. Эзэн юмаа мэддэг, иргэн улсаа хашдаг. Эртний хэл зүг. Иргэн хүн улсаа мандаг, иргэншлийг бүтээдэг. Иргэншлийн гол зорилго нь амар амгалан ингчингийн орныг бүтээх явдал юм. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн тэр ануугийн орон, ингчингийн орон ямар байдаг гэсэн нэг одоо төсөөлөл тэгэл бүтээх ёстой гэсэн юм байна. За санамж гэдэг нэг юмчилсан байна. Хүн төрлөختний түүх амар тайван байсангүй. Иргэншил өөрөө бусдыг дорд үзэж дарлах шинжтэй байв. Бид соёл иргэншилд улс учраас эдгээр харанхуй бүдүүлэг зэрлэг балмад ирээдүггүй. Одоо бүдүүлэг хүмүүсийг ирээдүг гэж хардаг. Хүмүүсийг даран сүнөөж газар нутгийг нь авах зүйтэй. Нэг иргэншил нөгөө иргэншилтэйгээ иргэншил дотроо нэг эзэнт гүрэн нөгөө эзэнт гүрэнтэйгээ мөхөн сүртлээ дайсагнадаг байлаа гэж. Өөрөөр хэлбэл ерөөсөө инх тайван гэсэн юм байсангүй. Дайны хажуугаар дажин байлаа. Бас одоо дайсагнал байлаа. Ерөөсөө тэр амар амгалан байж хоорондоо дайсагнжил байдаг. Ерөнхийдөө байнга л дайнд бэлдэж байдаг хүн төрөлхтний түүх тийм л байсан. За тэгэхээр цааш үргэлжлүүлэхийн тулд гэж байна. Зүхэл гэсэн юмтай танилцах хэрэгтэй байдаг. Хараал зүхэл гэж ярьдаг. Зүхэл нь аргаа бараад үгээ хэлэх гэдэг шиг бурханд бурхтад хандсан үг юм. Заримдаа тусгай зан үйл хүний өөрийнх нь зан авир болон санаагаар бол бурхтыг зүхэж болно гэж байна. За Монголын нууц товчоонд 44-р хэсэгт бодончрын аваал эмээс төрсөн зарим барим ширэгтүү харбич нэртэй бүлгээ тэр харбич баатрийн эхийн инжинд ирсэн эмийг бодончр татвар эм болгож нэгэн хөвөн төрсөнд жавардай нэр өгөв. Бодончр амьд байх цагт жавардайг зүхэл тайлгаад орох эрхтэй болгов. 44-р хэсэг. Бодончрыг үгүй болсны хойно тэр жавардайг гэрт ямагт аданхан урянхаатай хүн байсан тул түүний хөвөн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр жавартын өг болов гэж гардаг. Тухайн үед тэнгэр газарт мөргөх зан үйлийн нэр нь зүхэл тайлга байжээ. Хүн бүр очиж болдог, оролцож болдог, ардчилсан нээлттэй арга хэмжээ биш байжээ. Хаалдан дотор мэдээж хэрэг нөгөө нэг Настя одоо юу гэдгийг тэр үдшилгэндээ хүн болгоныг урихгүй штэ одоо найзуудаа л урина тэгээд тэр нууцхан байх хэрэгтэй байсан ч гэдэг юм тий. Зохиолч миний бие бурхтыг зүхэх сэтгэл байхгүй хараал зүхэл болохоор тийм хэцүү нөхцөл байдалд орж байсангүй гэж юм.
За өнөөдөр нэг юм богинохон юм байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.